За өдрийн мэнд, оройч үзчихэж магадгүй, оройн мэнд. Өглөө бас магадгүй шүү дээ, өглөөний мэнд. За самсараа постэр гараад бас нэлээд шуум гарлаа шүү дээ. Та ч постэр дээр хандсан одоо өчнөөс суудаг. Сюрприз өгөх гэдэг. Ер нь уран бүтээл бол тэр чигтээ сюрприз байх ёстой гэж би боддог шүү дээ. Тэгэд постерын зурган дээр одоо тэнд харагдж байгаа бол би халдсан сууж байгаа. Тэгээ постерын зураг авахулдаг өдрөө би ажлынхандаа ч хэлээгөө. Фарикийн хүн дээр очиод халдсан болоод тэгээд яваад арсан. Би ч ер нь их зурагт авалтан дээр бас фейлддэг юм багхгүй юу? Миний сонгож очсон хувцас заавал нэг зөрөөд болдгоо. Наа чи биш байна чи нэг өөр хувцас гээл ингээд. Тэгээ одоо фейлдчих магадгүйгээд халдсан болоод яваад очсон. Тэгсэн чинь манайх ваа найс наа чи гоё харагдчих штэ. Ер нь дүрийн хувьч гэсэн надад их ойрхон халдсан байх нь наалтж байгаа юм л та. Яагаад гэвэл би энэ жүжигэн дээр эрхмээс ах настай хүний төр тоглож байгаа юм. Би амьдралдаа анх удаага аав хүний төр тоглох чинь энэ жүжигэн дээр. Юус анх удаа? Анх удаага. Би ер нь аавын төр тоглож үзээгүй. Тэгээ одоо энэ жүжигэн дээр анх удаа. Тэр эрхмээс хөгшин царайтай болно гэдэг чинь бас амаргүй ажил биш үү. Тэгээс одоо сахал үсээ ургуулад тэгээ сая цагаан сараар ганц нэг айлаар орлоо л доо. Тэгсэн чигээ та наад сахал үс чинь минийхөө яац ийцэл тэгээд жүжигийн дүр гээл тэгээд яваад туслаа. Бас сахал үс царай дардгийн байна. Овор нэмдгийн байна яалтчгүй. Тэгээ одоо өшөө будаг нэмнэ. Тэгээ одоо халдсан байх уу өстэй байх уу гэдэг одоо тайзан дээрээс харагдан да. Өрөөдлийн театр шөнө болсон аадар жүжиг бол ер нь үзэгч яг таны дүр бол үзэгчдийг за мөн одоо яг нийгмийн яг байгаад тэр хүүхдийн дүрийг гарсан хөх тэр залууны дүр. Гэтэл самсараа гэдэг өнөөдөр яриад байна. Тэр постэр харахад зураг дээр болохоор нэг юм зөв эвгүй багийн дүр. Хулиган чим шиг харагдаад байна. Хулиган чим шиг. Тий. Яг бас нэг үеийн осон дээр 50-таа хүн болоод идэг шиг байна. Барин хэдэг хүн шиг харагдаад байна. Самсараа таны гитэ тагш Самсараа байна. жүжиг надаас их юм шаардж байна. Тэгээд одоо олон чоног бэлдлээ хамт олонтойгоо найруулагчтайгаа. Тэгээ ер нь яг хуу жүжиг гэдэг чинь нэг өсөндөө маш сайн зохиол дээр тулгуурласан олон хүний хувилдаан шүү дээ. Тэгээ энэ хувилдаанаас нэг ч хүн одоо ам зөрж болохгүй. Тэгэх юм бол хувилдаан дэлгэгдэнэ. Тийм болохоор одоо сайн бэлдсэн. Тийм болохоор айлтны өмнө бол одоо айдасч гэдэг юм уу тогтол байдаг. Харсангүй гайгүй шүү энэ удаа. Дажгүй байна. Зүгээр. Тэгээ танаас бас нөгөө юу асуусан уу? Шүн буусан аадрын тийм. Шүн буусан аадар жүжигдэр бол би Баян айлын эрх хүүхэд тийм. Бүх юм хангалуун элбэг дэлбэг байхаар хүн юу сонирхох вэ? Ер бусын зүйл сонирхоод явцдаг. Энэ удаагийн жүжигэн дээр бол би ер бусын ертөнцид хүнд байж болох хамгийн их зовлон зүдгүүрийг ачаандаа үүрсэн тийм хүний дүрд тоглож байна. Одоо сүүлдээ бүгдийж явсаар хэтлбэр баг бүгтэр болох гэж байгаа шүү дээ. би өрөөдлийн театрын жүжиг бол алсан үздэг. Бүгдэнтэй хамт байдаг. Бүгд яг өнөөдөр мөрөн театр жүжиг бүх зүйлийг дээр нэг зэгтэр очдог байхгүй. Явсаар байгаа. Энэ жүжигийн уялдаа албаны тодорхойтой эмгтээч гэсэн. Явсаар байгаа нэг зэгтэр очсон. Харин самсараа болохоор би нэг арай өөр юм агсан төвшөлтөө ингээд тэмүүлэл байгаад байна гэж хараад байна. Хүн чинь ингээл 1-р анги, 2-р анги, 3-р анги гэл ингээл дандаа дэвшчихийдэг штэ. Жил ирэх тусам. Мэдээч 15 жил 24-р уран бүтээл юм чинь 24 шат бид нар гიშгсэн байна. Энэ удаа би харин 26 7-р шатн дээр гიშгэж байгаа болов гэж найдаад байгаа штэ. Яг тэгвэл тайз. Тийм үү? Зохиол, найруулга, тэгээд жүжигчдийн ажиллагаа арай л өөр. Яг тэгвэл зохиол нь өөрөө ер бусын ертөнцийн тухай тоглох гэдэг байгаа, хэлэх гэдэг байгаа. Тэгэхээр одоо реалны амьдралын тайзан дээр байхгүй. Гарч ирэл тод хувцастай эмэгтэй дээр би чилэл ээжээсээ ингээл шартаал ингээл арх аваад ууж ирсэн. Тийм зүйл байхгүй. Хүн яг тэр доор юутай байсан тэрнтэйгээ ирсэн. Тэгтээ тэр хүмүүс за ингээд хам халаад зохиол ярьчих гэдэг шүү дээ. Сүүлийн асуулт бид өнөөдөр ямар зүйлийг бүтээх гэж байна вэ гэдэг нь хамгийн их зовдог нь жүжигч яваас найруулагч жүжигчд төлөвлөдөг л та. Гэтэл таны зовоож байгаа гарсан тэр дүр өнөөдөр яг үзэгчд хүрч чад тэр реакц хоёр ямар хэвээр өгсөн яаж жүжигч юм. Хамгийн гоё штэ. Би одоо цахилгаан шатанд би суугаад дуусж байгаа. Тэгээ би ингээд тайзан дээр би
тасралтгүй байна. Эхнээс сүүлийн одоо нэг 10 минут л би байхгүй байх. Ингээл би дүгнэн лефтэнд суугаад хамгийн сүүлд хаагдана. Ингээд үзэгчд яаж авах вэ гэдэг миний хамгийн том хүлээлт байна. Үнэхээр сөрөлт энэ жүжигэн дээр сайн ажилласан болвол цалгаан шатны хаагдахад ингэх ёстой. Жүжигчин сөрөлт гэхэд хүмүүс вау гэх ёстой. Тэр мэдрэмж надад ирэхгүй байвал чи юу хийчвэ? Өшөө сайн бэлдээл гэдэг одоо зүйл надад ирэндээ. За амжилт хүсье сахилгаан шатны хаалга таны үзэгчдийн алга ташилттай хамт хаагдсан. За баярлалаа. Тэг болтгоо. За баярлалаа.